Хууль зүйн төдий яамнаас энэ онд өөрийн харьяа байгууллагуудын хүрээнд биеийн зохистой харьцаг хөвшүүлэх гэдэг уриалгыг гаргаж даалт багштынхаа эрүүл мэнд тэгээд биеийн чирэгжилт, биеийн зохистой харьцан дээр анхаарах ажлыг зохион байгуулад байна. За энэ уриалгын хүрээнд одоо цагдаагийн байгууллагаас бол эрүүл бие, эрч хүч нэртэй аяныг одоо зохион байгуулж өнөөдөр эхлээд тавьж байна. Бид энэ аянаараа яах вэ гэхээр албаагчдын зохистой хэрэглээ буюу зохистой биеийн харьцаанд хүрэхийн тулд зөв хооллолт, эрүүл чирэг байдал, хөдөлгөөн, биеийн дасгал, дадал гэх мэт зүйлсийг одоо байнгын хийж, хэвшүүлж, хэвшил болгосноор албаагчдынхаа биеийн зохистой хэрэгцээг хангах зөв хооллолттой, зөв эрч хүчтэй албаагч болохоор зориулж ажиллаж байна. За энэ аяны нээлтийг өнөөдөр Увс аймгийн нийслэл Улаан Гомдын Сэдэн балын талбай дээр ингээд албаагчд маань цуглаад өглөөний 8 тоо дасгал хийгээд за ямар ч хийсэн эрт тусыг хөдөлгөөнд нэгдэцгээе гэдэг энэ уриалгыг гаргаад за цаашлаад бас зөв хооллолт, биеийн зөв харьцаанд хүрэхин төлөө хичээцгээе гэж ажиллаж байна. Зөө дотоод хэргийн сайдаас биеийн зохистой харьцааг хөвшүүлээд уриалгыг дэвшүүлээд албаагчдынхаа бие эрүүл мэндийг нь сайжруулах, биеийн зохистой харьцааг хөвшүүлэх, бие бэлтрийг хөгжүүлэхээр ингээд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа. Уг арга хэмжээний хүрээнд цагдаа дотоодын засгийн байгууллагаас эрүүл бие эрч хүч гэдэг аяныг зохион байгуулж өнөөдөр улсын хэмжээний нээлттэй арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд ингээд байгууллага маань төв толгойдоо цуглаад биеийн дасгалуудыг ингээд хийгээ явж байна. Цаашдаа ч гэсэн олон төрлийн ажил арга хэмжээ, эрүүл мэнд, боловсрол, биеийн зохистой харьцааг хөвшүүлэх чиглэсэн ингээд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулалт ингээд хөвшөө явж байгаа. Энэхүү ажлаар ингээд нээлттэй ингээд эхэлж байна. Тэгэхээр нийт ингээд албаагчтай, ард иргэдтэй ингээд дасгалуудын нэвтрэлтэй гэж биеийн зохистой харьцааг хөвшүүлэхийг уриалж байна.